I've been dancing in my room, swaying Сайн my байна уу? feet. Бамбидибэн Нан группийн захирлын сүйд залуу 20-ийн өмнөх шөнө биеэ үнэлэгч авч байгаад баригдаж баахан сэтгүүлчдийн дунд сууж байгаагаар кино эхэлнэ. Хитсэн алгадаж аваад буудлаас гарахад сэтгүүлчид Наныг бүчин авч асуултаар бөмбөгдөж эхэлнэ. Гэтэл яг урд нь 20 жилийн турш гэр бүлээрээ өстөн дайсан яваа Лин группийн захирал зогсож байх бөгөөд энэ бүх сэтгүүлчдийг Наныг чадахын тулд тэр дуудсан байх нь тэр. Нан шууд чи намайг ийм ичгүтэр байдалд оруулчихад зүхтны санаа юу гэд машинд нь хамт суугаад явахдаа ёстой ан ман үзэлцээд явж байтал гинэд өөдөөс нь ирэх ачааны машинтай мөргөлдөж осолд орно. Маргааш нь телевизүүдээр дүүрэн Нан Лин захирлууд ах тусалд орсныхоо дараа орс ороггүй алга болжээ гэх мэдээнүүд хүрнэ. Гэтэл өглөө Нан сэрээд харахад дүнзэг гих тосгонд өөрийгөө хаана байгаа хэн болохыг мэдэхгүй сэрнэ. Хоолыгээ зогсож байсан эмэгтэйгээс асуухад чамайг ям мэйли гэдэг шүү дээ. Энэ гаран дээрх мингээ хараач би баг багт чинь чамайг байнга тэрвэрдэг байсан. Чи яг ям мэйли мөн гэх нь тэр. Тэгвэл энэ хин юм бэ гэд хажууд нь унтаж байгаа Лин захирал руу заахад эн чинь чиний нөхөр маа юу цааштэй гэв. Тэгээд эмэгтэй нөхөр танаа 2 дугаар авгаах өнгөрөхийнхөө өмнө та хоёрыг хит хоног тосгондоо ирнэ гэж хэлсэн. Өчигдөр голын ирэг дээр тороо хурааж явтал 2 хүн уснаас гаргаж ирсэн юм л да. Хоёулаа ганган сайхан увтай. Гэхдээ сайн ойртоо таарсан мэйли юу цай та хоёр байсан штэ гэхэд эмэгтэй. Тийм шүү. Манай тосгонд та хоёр л хот руу ажил хийхээр явсан. Авгаагчин өнгөрөхийнхөө өмнө та хоёрыг хотод очиод нэг нь хамгаалагч, нэг нь насрагчийн ажил болсон. Манай ян овогтын нүрийг тахалж яваа сайн хүүхдүүд минь ээ гэд газар байшин хоёроо та хоёрт үлдээнэ гэсэнгээд энэ та хоёрын зураг байна гэд үзүүлтэл араас нь нар зөхиод царайнч тод харагдахгүй зураг байдаг. Ян ах мэйли юуцай хоёрын цорын ганц төрөл садан байсан бөгөөд өнгөрчихсөн тул энэ хоёрыг танихтны хүн байхгүй тул ийхүү андуурагдсан байж. Энэ үеэр гинэт линк сэрээд хүмүүсийн царай руу хартал блөртчихсэн юм шиг тод харагдахгүй байв. Гэтэл ганцхан Нан буюу одоогийнхоор мэйлигийн царай л тод харагдаж байх нь тэр. Нан тэд чамайг миний нөхөр гэсэн чи итгэж байна уу гэхэд итгэж байна. Учир нь бусдынхын царай тод харагдахгүй хэрнээ зөвхөн чинийх л харагдаж байна. Тэгэхээр чи бид хоёр бол хав тавилангаар учирсан хүмүүс гэх нь тэр. Гэтэл яг энэ үеэр Нан Лин гэр бүлүүдийн дунд үеийн болж байлгүй л ах. Хоёр аавууд нь ширүүн маргалдаж танаа охиноос танаа хүүгээс боллоо гэх мэтчлэн миний охин ийм лаг эрдэмтэй үгүй миний хүү 69 наснда бизнес болсон гэх мэтээр маргалдана. Нан нэрхэм 90 хайх ажиллагаа эхлүүлж улс даяар бүх лээд дэлгэцээг авч хайлгана. Шагналт нь 6 оронтой тоотой мөнгө өгнө гэхэд Лин нэрхэм гадаад дахь самбаруудыг ч авна. Шагналт нь эннээс 3 дахин их мөнгө өгнө гэхэд тэгвэл би 5 тэгвэл би 10 дахин гих мэтээр нэгнээсээ дээр гарах гэж зүтгэцгээв. Мөрдөгчөд бүр гайхаж энэ хоёр одоо хүүхдүүдээ хайх гэж байгаа юм уу? Хөрөнгөө гайхуулж байгаа юм уу гэцгээв. Нөгөө талд манай хоёр нэг өрөөнд нэг нэгнээ магтан сууцгаана. Хүү юу цай? Чиний ирэн үнэхээр хүн зүсмээр сайхан хурц юм аа гэхэд юу цай? Толинд өөрийнхөө царай харагдахгүй байгаа гайхан. Мэйлийг харамсан. Өглөөн зүүдэндээ юу цай? Нан чинчин гих нэрийг тавцаар байдаг. Нан чичи гэдэг нь эрэгтэй хүн үнсэх гэдэгтээ ижил дуудлагатай тул мэйли тэрнийг нь ижил хөөстэй юм байна. Шүнжин эрэгтэй хүн үнсмээр байна гэлээ гэж андуурна. Мөн мэйли би асагч байсан гэсэн мөртлөө нүдэн аних бүртэл limited edition спорт загварын машинууд, хэдэн саяын даашинзнууд, урт дараалал үүсгэсэн хамгаалагчид хадагтай хэмээн ёслож байгаа мэтэр үзэгдээд байх юм аа. Айгүй бол тийм баян айлд асагч хийдэг байсан юм байна л да гэв. Юу цааш тэгээд чи тэр баян айлын ирэх охноос илдээ юм сурсан юм байна л да гэхэд мэйли. Тийм байлаа гэж яах билээ дээ. Ижил хөөсний халахч болж гэрсэн юм чин гэхэд юу цай би ижил хөөстөн биш гэдгээ чамд батлая гэд үнсээд авахд мэйли бүр дуртай наргагүй тосож авч үнсэлж байхдаа зэрэгцэн нөгөө гүн ихч нөхөртөөгөө ороод ирчнэ. Тэгээд сандарсандаа та хоёр үргэлжлүүлдэ хагас цагийн дараа ян ахын гэрт очин шүү гэд гарна. Ингээд ян ахын гэрт яваад очтол баахан хүмүүс хөвлөрсөн энэ тэнд бильярд тоглож автомат тоглоом тоглосон хүмүүсээр дүүрсэн байх нь тэр. Гих гайхаад яагаад ян ахын гэр байж 6 цэнгэлийн газар болчихсон юм байгаа юм бэ гэхэд Тянци гих эвгүй царайтай нөхөр гарч ирээд энэ ян ах чинь надаас 50000 юан зээлээд төлөөгүй. Хүн нэмэгцээр 3 сарын дотор 50000 юан болсон. Хүн нүгөө болсон юм чинь байшингаар өрөө төлөх нь зүүн хэрэг үстэй гэхэд юу цай шууд энэ бол хууль бус өндөр хүүтэй зээл байна гэхэд надад өрийн бичгэн байна. Яасан ч бай өрөө төлөх ёстой гэд үзүүлэхэд өрийн бичиг дээр ян шаав гэж бичгсэн байв. Гүн их шууд юу ян шаав бэ? Танаа ахын нэрийг ян гээ гэдэг энэ бичиг хуурамч байна гэхин тэр. Муулын уурчин баригдсандаа бантаж ер нь байшин бол төрүүлж ирсэн хүнийх нь л өмч байдаг юм. Та нар явцгаа гээ залуучуудаараа хүрээлүүлж дээрлэх гэтэл юу цай шууд л уурчин зохиод авна. Гэтэл уурчин дийлэхгүйгээ мэдээд шууд мэйлийг барьж аваад
хараад би эхнэрийг чинь зохин шүү гэж сүрдүүлэхэд Мэйли хизээний тулааны урлаг мэддэг хүн шиг шууд зодолтоод гараас нь мултарчихна. Манай хоёрт нийлж байгаад бүх луурчдыг нүдээд явуулчихна. Юуцаа эхнэр минь чи яаж ингэж сайн зодолтод сурсан юм бэ гэхэд Мэйлигийн толгойд гинэт өмнө нь боксийн мишок дээр баахан линийн зургуудыг наачаад чамайг алнаа гэж зохиж байснаа санаад магадгүй чамайг хамгаалахын тулд сурсан юм шиг байна гэд тэврэлтэн. Тэгснэ Мэйли би асрагч байсан юм чинь сайхан хоол хийдэг байлгүй. Гүй ах ихч хоёр минь хоол ичгээд яваа гэв. Мэдээж Мэйли юу хоол хийхэд гал тоогоо шатаахаа шахна. Тэгээд нэг дутуу цэвэрлсэн шатсан загас гаргаж ирэхэд гүй Мэйли чиний асарч байсан айл одоо амьд минь болов химээ давхурхан. Гэтэл юуцаа ерөөсөө би хоол хийе гэд мэрэгжлийн гихчин сайхан хоол хий. Бүгд ам уралдуулан сайхан амтыг нь шагшран идэнэ. Гүй ихч Мэйлиг ингэж тосыг ихээр хийж болохгүй химнэх хэрэгтэй гэх мэтээр зааж сурахад юуцаа шууд миний ихнэрт химнэх шаардлага байхгүй. Үржил байвал болно. Дуусвал олчихно шүү дээ гихэн тэр. Мэйлигийн сэтгэл энэ үед ихэд тогтно. Тэгээд юуцаа би дөрвөлж юм ядуугаараа байхгүй. Би илүү сайхан амьдрал өгнө гэв. Гэтэл Мэйли юуцааг хараад биеэ барьж чадахгүй дайрахтаа зэрэгцэн аянга захихад банк насанд нь аянга захилгаантай өдөр ээжигээ алдаж байснаа бодон ихэд айхад юуцаа тэрвэрч аваад би хажууд чинь байхад юунаас битгий яагаарэ химээ тайвшруулна. Мэйли чи яаж батлах юм бэ? Байн хажууд байна гэдгээ гэхэд хазар дээр нүсэд ингээд тамга дарчихлаа гэхэд Мэйли буцаагаад уруул дээр нүсэд манай хоёр жан болноо. Нан аав хоолж идэж чадахгүй. Миний охин чинь Мишелийн тансаг зэрэглэлийн хоол иддэг. Торгон даавуунд л унтж чаддаг. Аршаан усаар нүрээ угаадаг хүн. Ийм олон хоног төөрч явахдаа юу идэж байгаа бол хаана хонож байгаа бол гих зэрэгээр санаа зовж байхад манай Мэйли жигсэн чихэрлэг төмөс идэнгээ амьдарч байгаа газрынхаа томыг гайхан цаашид эндээ ногоо тарнаа гих зэрэгээр ярилцсан сууж байдаг. Юуцаа жижигхэн алтан бөгж өгөөд дараа нь би чамд бүр илүү үнэтэйг нөгнөө гэхэд Мэйли баярлаж би ийм сайхан байшинтай сайхан газартай жигсэн төмөстэй ийм сайхан нөхөртэй алтан бөгчтэй үүнээс илүү үлгэрийн амьдрал гэж хаана байх вэ? Миний нөхөр надад ийм сайн ханддаг юм чи би ч бас сайн хандах ёстой. Ерөөсөө энэ утаа хадгалаад ядаж хідэн зос химнэ гэхэн тэр. Харин нөгөө талд хоёр аав нь твзээд хайж байгаа хүмүүсээ яруулсаар байхад хайж байгаа хүмүүс нь тэр хоёр хамтдаа байж магад шүү дээ. Бүх хүмүүсээ нийлүүлээд хамтраад хайх уу гэхэд хоёр аав нь муудалцаж хин энэний хүүтэй хамт байдаг юм. Бла 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 зээр байхдаа зэрэгцэн дорооноор манай хоёрыг олчихын тэр. Гэтэл нөгөө зодуулсан луурчин чинь тосгоны дарга аавыгаа баахан хүмүүстэй дагуулж ирээд нүүхийг шаардна. Байшин их хуучирсан тул нураахан тосгоны бүх хүмүүсийн аюулгүй байдал хэрэгтэй гэж шахад манай Мэйли шууд нурааж болно. Тэгвэл бүх зардалт нөхөн төлбөрөө өгнө шүү. Энэ авчирсан экскаваторыг чинь манай гадаа зогсоож байгаа учраас секунд тутам 5 yen. Бас сая сигналтахад хитрхи чанга байж дуу чимээний бохирдол үүсэх миний амгалан тайван байдлыг алдагдуулсан. Сэтгэл санааны хохирлын төлбөр 1000 yen. Бас тарьж байсан ногоон дээр тэр хүн гიშгсэн. Гэх мэтээр их хэмжээний мөнгө нэхэхэд тосгоны дарга өгчхөө энэ байшин нураах хэрэгтэй гээд мөнгийг нь өгнө. Тэгсэн манай хоёр тэгвэл одоо тосгоны даргаыг очиж амьдрий. Тоос бүрийг нь алтаар хийсэн байдаг гэсэн. Та тосгоны бүх хүмүүсийн төлөө манайхыг нураана гэсэн юм чи биднийг амьдруулах үүрэг хүлээн штэ гихэн тэр. Тосгоны дарга эсэргүүцэж луурчин бацаан хохин хин та нарыг ер нь баян тосгоны дарга аавтай байхгүй бай гэсэн юм. Хохин гэхэд манай Мэйли шууд би үнэн төрхөө нууж байсан юм л да. Асрагч гэж худлаад үзүүлсэн юм. Яг үндэ би бол баян айлын охин шүү гээд худлаа хэлтэл бүгд чи баян айлын охин юм бол эзэн хаан бол миний өвөг дэц заа юу гээд дайрахтаа зэрэгцэн Rolls Royce машин тэдний өмнө ирж зогсоод манай хоёрын аав бууж ирнэ. Хоёр аавч тэр хүмүүсийг хөөж явуулаад хүүхдүүд дээрээ очтол манай хоёр танихгүй хөрхий. Мэйлич та хүн андуураад байна. Би бол ям Мэйли. Миний бугуун дээр Минг би. Таны охин байхгүй биз дээ гэхэд юу Мингсингвэ. Чиний хамт байгаа наадах чинь чиний мөнхийн дайсан Лин Чүчэн гэхэд нэрийг сонссон Нин шууд ой санамжин иргэн сэрэж Лин Чүчэн бага ангид байхад миний сургуулийн зөвхөн 60 хүлт хийсэн. 12 настай байхад өдрийн тэмдэглэлийг анги даяар уншсан. Би дайсантайгаа гэрлэж бүр унтчихсан хэрвүү. Аава намайг хаашаа чамаагүй хурдан аваад яваач химээн орилно. Харин юуцаа ихнэр гэхэд аав нь шууд чи юу яриад байна? Энэ бол 20 жилийн турш бидний дайсан явж байгаа нан чи юм байна. Чи харж байна уу? Гэхэд та ер нь хин юм бэ? Би өөрийнхөө царайг сарахгүй байхад яаж таныг таних юм бэ? Би ганцхан ихнэрээ л тань гэхэд намайг битгий ихнэр гэж дуудаад бай гээд явах гэтэл юуцаа явуулахгүй зуралдаад байсан. Аав нь зохиж унаагаад хүчээр аваад явчихна. Ингээд нань нэг өдөр найзтайгаа явж байгаад нөгөө араар тавьсан сүү залуутайгаа таар. Наныг ой санамжаа алдсан гэж сонсон тул далимдуулан очиж нийлэх гэтэл манай нань чи тэгвэл надад мөнгө өгч надад чин сэтгэлтэй байсан гэдгээ батлаа л та гээд ой санамжин сэргээгүй дүр эсэхэд манер гэрэлтэй л батлуулаа салчхал хитэн тэр бумын хөрөнгийг нь хувааж болно штэ. Энэ 50,000 yen юу ч биш гээд өгч орхино. Манай хүнч тэгвэл гэрэлтэй батлуулахаас өмнө хоёлаа явж хитэн хувцас авцгаая гээд дагуулад яв. Харин нөгөө тал манай Линий
Линий ой санамж сэргээгүй учир ихнэрээ олмоор байна гээл тэрүүгээр нэг юм болж байдаг. Аав нь тархинасаа юм жолтол хаашаа явахгүй шүү гэд гараад явчихна. Харин энэ үед ээж нь хурч ирээд Лин саяны хүн аав гэсэн одоо бас ээж гараад ирсэн үү? Би хэнийг санахгүй байна. Зөвхөн ганцаа л үнийг санаж байна гэв. Энэ үеэр нэн нүг араар тавигчийг дэлгүүрийн хувцас аль хөрөөнд нүцгэн үлдээгээд бүх юмыг нь аваад явчихна. Нөгөөх нь доогуурхаа хайртгаар халахлан гүйж гарч ирэхэд бүгд бичлэг хийж олны шившиг болгоно. Гэтэл нөгөөх нь чи Нэн группийн өв залгамжлагч том захирал байж саяны хідэн сар нэг муу хамгаалагчтай гэрлэж хамт хөдөө амьдарч байсан биз дээ. Чи ичиг шараа гээд дэлгэхэд ойр хавь байсан хүмүүс бүгд гайхаж байтал араас нь Лин ихнэр мэн гэж ойрлоод гарч ирнэ. Бүгд гайхаж эн чинь Лин групп л эцтэй. Нөхөр нь юм уу гэд араар тавьж чи хамгаалагчтай гэрлсэн биз дээ. Энэ юу болж байна гээд гайхад. Манай хүн ч энэ хүн хүссэн хүнтэйгээ гэрлэх хэрэгтэй шүү гэхдээ зэрэгцэн араар тавьчийг хамгаалагч аваад явчихна. Наны найз бүр мэл гайхаж чи чин дайсантайгаа гэрлчихэд яагаад надад хэлээгүй юм бэ? Арайч тээ гэхэд ой санамжаа алдчихсан байсан юм аа гэд. Найз нь хөөх тэгвэл Лин захирлаа. Та хоёрын харилцаа юу ямар байсан юм бэ? Надад нэг сайхан хэлээд өгөөч гэхэд ой санамжаа сэргээгүй манер тэр өглөө болгон миний гидсний болчинд хүрдэг. Захилгаан захихэд миний твэрт орж тайвширдаг. Намайг үнсдэг гэд хамаг үннийг нь дэлгэхэд нэ намыг нь таглаад чи битгий жүжиглээд байгаа ч ой санамж чинь сэрэгчсэн биз дээ гэв. Линж би бол маа юу цай. Миний ихнэр бол ям мэйли. Намаа хүмүүс 800 м квадрат байшин төгжгээд хэдэн 10 үйлчлэгчдэр хүрээлүүлээд хаашаач явуулахгүй байна. Тэд тэр газрыг миний гэр гэж хэлсэн. Хинийхэнц царай тод харагдахгүй. Энэ хорвоо дээр зөвхөн чи л надад харагдаж байна. Чи л байхгүй бол хааж гэр гэж байхгүй гэд өргөлтөөр ярихад нан дотроо чи Лин чүчэм биш байсан ч болоосэй гэж бодно. Манай хүн Лин цэцгэлтэй болсон болтой. Гэтэл Лин аав гарч ирээд нан чи манай хүүг ой санамжаа алсныг мэдсээр байж зайл хэрэглэж өөртөө нааж байна уу? Танаа нан гэр бүлийг би сайн мэднэ. Эцэг чинь бөө залмихээр дүүрсэн хүн гэхэд нам бүр уурлаж танаа хүү ч өөрөө л ирсэн штэ гэхэд Линж би явахгүй. Би таныг танихгүй. Би харин ихнэрээ л мэдхийн дээр мэдэж байна гэв. Аав нь чи зориудаар миний хүүг төрхөрж байна гэж буруутгахад гинэт нан тэгвэл үнэнгээсээ төрхраад өгье л дөө гэж бодсон болтой. Нөхөр минь бидний харилцааг зөвшөөрөхгүй байгаа хүн бол чиний аав шүү дээ. Энэ дэлхий дээр би нөхөртөө л хамгийн их хайртай. Гэвч аав чинь зөвшөөрдөггүй. Гэхэд манай Лин бүр уяр. Битгий ихнэр минь хамгийн муудаал хоёлаа дүнзий тосгонд очиж амьдрны тэнд бидний байшин газар би чамаагаа тижээж чаднаа гэ. Нанч тэгвэл чи манад ирж амьдраад манай гэрт хөрөн орох уу? Тэгвэл хинч биднийг салгаж чадахгүй гэхэд Лин аав хүмүн ой санамжаа алдсан болохоос ямар оюуны хомсдолтой болсон биш үү? Юу гэж зөвшөөрж байх вэ? Гэхэд Лин шууд тгий хамт явъя ихнэр минь гээд дагаад явчих. Нанч үүнийг л төрхрөлт гэдэг юм да гээд аваад явхад тэр гэртээ аваачтай л нан аав мэдээж яасан ч зөвшөөрөхгүй гэхэд нан та өөр өнцгөөс хараад үзэлтэй. 19 наснда бизнес амжилт олсон алдарт Лин гэр бүлийн өв залгамжлагч манай гэрт аяг тав уугааж хоол хийж үйлчилж байна гэдгийг олон нийт мэдвэл таны нэр хүнд хэр их хүсэйг мэдэж байна уу гэд ятхан Линж юугүй шууд хадамдаа таалахын тулд гээд хоол хийчихсэн зогсож байдаг. Бүгд л наны дуртай хоолыг хийсэн байх бөгөөд аав нь гайхаж чи яаж мэдсэн юм бэ гэхэд дүнзий тосгонд байхад тэр дуртай хоолоо идэхэд нүдэн гэрэлтдэг байсан юм аа гэв. Тэгснээ хундаг тулгах гэтэл хажууд нь байсан өөр хүн лөө хундаг тулгын ааваа гэхэд нэн аав уурлаж чи хэнийг ааваа гээд байгаа юм бэ гэхэд нэн чи чин түүнийг царай танихгүй байгаа гэдгийг нь тайлбарлана. Ингээд орой болж Лин ааваа та эрт амардаа бит хоёр одоо ингээд өрөөндөө орлоо гэхэд нэн аав уурлаж чи миний охиноос гараа аав гэхэд Линж ааваа бит хоёр чи ихнэр нөхөр шүү дээ. Угаасаа дүнзий тосгонд байхад хамт л унтдаг байсан штэ гэхэд аав нь ухаангүй уурлаж бүр буу шүрч аваад Лин рүү тулгана. Сандарсан нэн чи зүгээр чачны өрөөнд унтаа гэсээр уур амьсгал намжина. Маргааш өглөө нь Лин аав ирчихсэн хүүг минь өгөөтхөө гэд нэн аавтай ширүүн маргалтаж байдаг. Манай хоёр ч ханны цаанаас хараад энэ хоёр ямар хүүхэд юм бэ? 20 жилийн турш маргалцаар байгаад гайх зүйл алга гэлсэн. Нэн аав хөргөнөө өгөхгүй гэсэн үнийг чи яаж чадах юм гэхэд чиний бараануудыг тална манай Өмнөд Азийн усан портыг агуулхад байгаа. Би ганцаа залхахад бүгдийг нь муутгаж хайчхад чадан шүү гэхэд нэн аав хэлэх үгүй болж гацхад цаанаас нь Лин гарч ирээд аава би аль хэдийн хадгалалт дээр хилцэл хийгээд бүх асуудлыг зохицуулчихсан. Өчигдөр таныг энэ тухай ярьж байхыг сонсон юм аа гэв. Лин аав бүр хэлэх үгүй болж уурлаад яваад өгнө. Нэн аав бол харин сэтгэл нь хаасан шинжтэй жинхэнэ миний хүргэн гэсээр баярлана. Гэтэл нэн аавын хүргэн дүү буюу нас барсан эхнэрийнхэн дүү гэх хүн орж ирээд бөөн зовлон тоочж гэрээ алчглаа. Одоо та дахиад надад авч өг гин. Мөрөдөө тоглоод алдсан болтой. Харин нэн аав чамайг ажилд оруулаад байхад 2 хонолгүй гарчих юм гэхэд нөгөөгч ихжигээ яриад зовлон тоочоод гомдолоод нэн аав ч юу ч хийж чадахгүй байхад манай Лин шууд суух гэж байсан сандлыг нь өшөглөөд таны яриг сонсоод таныг гуйлах юм болов уу л гэж бодлоо. Би хит их өрөвдөх эмэгтэй юм л да. Хүмүүсийн зовлон сонсохоор өвчин бай сэдрээд байдаг юм. Та эхлээд эмнэлгийн төлбөр өгчхөөд дараа нь зовлонгоо тоожж болох уу гэхин тэр. Нөгөөгч дахиад нэн аха энэ удаад би мөнгө асуух гэж ирээгүй. Өөр ч нэгч маань миний зүүдэнд орсон. Та
та хоёрыг энэ хуучин байшинд амьдарч байгаад ихэд санаа зовж байгаа гэлээ. Тиймээс та хоёр илүү сайхан газар руу нөөж эндхийг надад өг гэхин тэр. Нанжичийн шууд луурлаж нүүрлүүнд цай татаад ээж минь чамайг яасан ч өрөвдөхгүй байгаа заа юу гэд хөөж гаргаад сэтгэл нь ихэж хин араас нь явах гэтэл нам болуулаад ээж нь ганц ч үг гэрээслэл ямар захиа үлдээлгүй гинтэл өөд болсон. Харин үлдсэн ганц зүйл бол энэ байшин болон өөрийнх нь эдэлж эргэж байсан зүйл. Би тэрнийг мөн нэхэж байсан ч тоохгүй. Өгөөд явуулж чадахч энэ байшин бол яагаад чадахгүй. Бүх туршламжууд энэ байшиндаа хамт байгаа гэхин тэр. Нанж өрөөндөө ээжтэйгээ ирбэхээ бодож байсан үеэ санаалзан уйлна. Маргааш өглөө нь хэн байхгүй байгааг мэдээд хамгаалагчтай уурлаж тэр хүний царай тарихгүй хулгайлагдчихвол яах юм бэ? Араас нь дагаж явахгүй яац юм? Гэхдээ зэрэгцэн шинээс энд хүрээд ирээ гэх нэг юм байршил ир. Нан явж очиод чи яах гэж ганцаараа явж байгаа юм бэ? Гэд байршил тогтоогчтой цаг гартан зүүлж өгөөд эргээд хартал ээжтэйгээ бодож байсан ирбэхийг цаасан шувуу шиг болоод тэнгэрт нисгэж байх нь тэр. Үүнийг хийх гэж гараа хүртэл гимтээснийг нь хараад Наны сэтгэл ихэд хөдлөж үнэхээр их баярлана. Мөн аав нь холоос харан зогсоод энэ хүүхдийг өргөнөө болоход болохгүй зүйл байхгүй юм байна. Энэ хоёр доо ер нь сайхан хорим хийж өгье дөө хэмээн бодон зогсно. Шин захирал дахин Нана аав дээр очиод тэр өрхийн бүртгэл рүү явсан. Манай Нан гэр бүлийн гишүүн болж байгаа учраас бичиг заасны ажил их байна шүү дээ гэхин тэр. Шин захирал бүр аргаа бараад та хоёр ер нь хэдийг хүсэж байгаа юм хэлчихээч гэхэд түүнийг ихээхэн харамч хүн гэж аав нь хэлж байсан учраас угаасаа л өгөхгүй гэж бодоод Нан чичин нэг тэр бун юан гэхин тэр. Гэтэл санаанд ч оромгүй Лин захирал нэг тэр бум яаны чек бичиж өгөөд миний хүү одооноос танаа гэр бүлтэй огт хамаагүй шүү гэв. Яг энэ үеэр Лин өрхийн бүртгэлээс буцаж явахдаа бөмбөгөнд оногдож толгоог нь зохих үед ой санамж нь буцаад сэрхэн тэр. Ийхүү ой санамж нь сэргсэн Лин Нан гэрт очиод чи үнэхээр намайг зарчхаж байгаа юм уу гэхэд Нан Лин буцаад ирчихт. Миний сэтгэл хөдлөж байсан сайн хүн маань маа юу цаа шүү дээ. Лин чүчэн биш гэж бодоод тийм ээ гэхин тэр. Линч тэгвэл энэ юу юм гэд цагаа харуулаад чи намайг яасан ч орохгүй. Тэгвэл тэнгэр нэргэг гэж хэлсэн мэт гэхэд тэр чин зүгээр л жүжиглж байсан юм. Одоо ой санамж чин эргээд ирсэн юм чин жүжиглэхээ болий гэж торхон. Линч энэ 3 сарын хугацаанд чи намайг нөхрөө гэж бодож байсан удаа би юу гэхэд Нан дотроо нөхөр минь бол юу цайл байсан гэж бодоод үгүй гээд явуулхан тэр. Ингээд хин өөрсдийнхөө ажлыг хийцгээч Линийг холоос ажиллаж байсан аав нь ашгүй миний хүү хүрээд ирлээ гэж баярлаж байхад ээж нь хүү чи хэдий эргээд ирсэн ч сэтгэл зүрх нь ирээгүй байна гээд хүү дээрээ очиод жаахан байхдаа чи дандаа л Нан чи намайг зогсон гээд баяртайгаар хитэг байж үлээ. Чи сайн юм бол очих хэрэгтэй. Энийг хардаа гээд Наныг сохор болзоонд явах гэж байгааг нь харуулна. Лин шууд аваа би ч сохор болзоонд ямаар байна гээд зориуд Наны байгаа газар очих нь тэр. За тэгээд хэдийн танилуд юм чин хамт нэг ширээн цуужхыг гээд дөрвөлээ нэг сэрэн цуу. Нэг нинээ үгээр идэл холион бантон хөрхий. Сохор болзооч бүтлгүүтэж дуусгаад Лин Нанд жигэнсэн чихэрлэг тумаас авчирч өгөөд ходоот чин хямарч чисээ хоолноос нэг ч амссангүй гэхин тэр. Тэгээд хөргөж өгөхөөр явж байтал Наны утас дуграмгүй их залгаж бид шинэ гэртээ болсон найр хийж байгаа та хоёр минь хүрээд ирээрээ гэж өрнө. Гэтэл шок. Нан жирэмсний тест үзтэл эерэг. Нан Линээс жирэмсэн болчихсон байх нь тэр. Тэгээд Линд хэлэх гэснээ үгүй би юу нөөрөө өсгөж чадна гэ бол. Энэ үеэр Лин захирал төслөө Нанд алдсандаа уурлаж тэр яаж бүх зүйлийг ийм төгсөж чаддаг байна гэхэд танаас нь Лин чүчэн гарч ирээд энэ бол Нан чиний хийсэн зүйл. Та тэрэнд нэг тэрбум яан өгсөн шүү дээ. Одоо харин 10 тэрбум юанаарч буцааж авч чадахгүй гэхин тэр. Лин захирал дотроо би үнэхээр түүнийг бэрээ болохыг хүсэж байна гэхин тэр. Ингээд манай хоёр дүнзий тосгонд ирэхэд гүй ихч дээр очихсон хин юм дуурахгүй байхад гүй ихч чамайг царай таньдаггүй байхад төөрчих үе гэд мэйли хаа явсан газар чинь дагаж явдаг байсан. Чи битгий ийм талархалгүй байл да гэхэд цаанаас нь гүй байх гэж ирээд юу цааж гэсэн олсон бүх мөнгөө түүн зарцуулдаг байсан. Бага мөнгө олдох хэрнээ мэйлэд бүр алтан бөгж авч өгсөн. Чи хаанаас ийм сайн залуу болохгүй шүү. Өө нэрээ өмнө нь яарч явахдаа чи бөгжөө марчихсан байлээ. Маа мэйли гээд өгөхөд Нан жирэмсэн гэдгээ түүнд хөө яах вэ хэмээн эргэлзэж байтал нөгөө Линтэй сохор болзоонд уулзсан Жао гэх эмэгтэй гараад ирнэ. Тэгснээ танаа гэрт очсон чинь чамайг аварсан хүмүүстэй уулзахаар явсан гэдгийг сонсоод би ч бас талархсан сэтгэлээ илэрхийлэхэд энд хүрээд ирлээ гэхин тэр. Гүйч чи талархсан сэтгэл илэрхийлнэ гэсэн үү? Тэгвэл гяс очоод мод хагалчих. Оройн холхийг цаг болцоход байна гэд сөхөөгн. Оройн хоол бэлэн болохдоо зэрэгцэн Жао хамаг хумсаа хугалчихсан алингаа алдсан юм. За хоол идэх гэтэл гүйч чи яваа дахианы сарав цэвэрлсэн үү? Чи бидний ачааг хариулна гэсэн мэт яасан? Заваан гэж бодож байна уу гэхэд Жао яасан ч энэ муу хүүхэнд ялагдаж болохгүй гэд дахианы сарав цэвэрлэхээр явна. Гинэт тог дасалтахад манай хоёр гэж орилдоод тэрвэрлдээд ам. Гүйч та хоёр аман дээрээ л хамаагүй гэж хэлж байгаа ч би чи очоод наалтчихж байна шүү хэмээн шоглоно. Нанч бөгжөө барин бодол давтаж байхад Лин нэрээд чи өмнө нь энд байхдаа хэлхийг хүссэн бүхнээ хэлээд хийхийг хүссэн бүхнээ хийдэг байсан шүү дээ гэхэд тэр үед чинь би ой санамжаа алдсан. Чамаа хин гэдгийг мэдэхгүй байсан болохоор тэр гэхин тэр. Лин хариуд нь гэхдээ би өөрчлөгдөөгүй шүү дээ. Лин чүчэн байсан ч маа юу цай байсан ч миний санаж байгаа хүн бол зөвхөн чи гэхэд гүйч Наныг дууцнаар манай хүн энэ асуултаа
талаас бултаад шууд яваад өг. Эргээд ирэхэд үлдээсэн бүгж нь алга болсныг мэдээд хажууд нь сууж байсан Жаогоос бүгжээ асуудал нохоо зуугаад уул руу гүйчихсэн штэ гэж худлаа ярина. Нанж шууд гүгээд явчихна. Тэгснээ араас нь Жао уул руу очиод төөрч чон баавгаан идэж болоод дахиж хизээч битгий эргэж ирээрээ гэхийн тэр муу хорон санаат. Ядаж байхад гадаа аян захиж тэнгэр бүгдийж хэлнэ. Линж Жаогоос Наниг хайцсан талаар асуухад хот руу буцаан гэж хэлнэ. Мэдээж л нэтгэхгүй үгүй их чинь явахтаа авч яваарэ гэсэн зүйлс энд байсаар байхад чиний худал өхөнд би итгэх хэрэггүй гэд Наниг хайхаар явна. Нанч нэг хадны хажууд Лин жүнжвэн чи хаана байна гэд хайж чирэн сууж байхад Лин хурж ирээ тайвшруулна. Яаж энд байгааг нь мэднийг асуухад өмнө нь Линд өгч байсан байршил тогтоох цаг бол хоёр хүний хойлонгийнх нь байршлыг тогтоох өчр хүрээд ирсэн гэв. Ингээ тайвшруулаад тэврээд сууж байхдаа манай хоёр чин сэтгэлээ ярилцаж Нанж би одоо ганцаараа биш байгаа гэд жирэмсэн болсноо хэлхэн тэр. Тэгээд бүр ихэр хөвгтэй болж байгаа гэдгийг сонссон. Лин хөлн газар хүрэхгүй баярлана. Ингээд буцаж очиод Жао хүний бүгжийг цөөрөмд хайсан бол шумбаач хамаагүй авчир гэж тушаана. Учир нь хяналтын камерын бичлэгт тэрээр бүгжийг нь зориуд хайж байгааг бичигдсэн байдаг. Ингээд өнөөх цөөрөм дээр очтол өмхийн үнэртэй хэцүүхэн л газар байдаг. Ингээд Жао би ийм өмхийн рүү орч чадахгүй гэхэд утсан дуугарч Жао гэр бүл дампуурах гэж байна. Чи ер нь юу хийж гисэн юм бэ гэхин тэр аргагүй ирхэн Жао цөөрөм рүү орж бүгжийг олж өгнө. Ийхүү гэртээ буцаж очиод Лин аавдаа Нантай гэрлэмээр байгаагаа хэлэхэд сэтгэл хөдлөлөөр шийдэх хэрэггүй гэв. Линж би сэтгэл хөдлөлөөр шийдэвгүй. Би түүнд хүүхэд байхасаа л хайртай байсан. Та хоёрыг ажилдаа завгүй байхад баярын өдрүүдээр намайг ганцаараа байхад нанил хань болж сэтгэлээр дэмжиж байсан. Багын дурсамж нь гардаг. Ингээд Лин аавд зөвшөөрч манай хоёр хүүхэдтэй болж байгаа хэлэхэд ээж аав нь бөөрч их баярлаж Лин аав бүр одооноос эхлээд Нан бол миний ах гэхин тэр. Ийхүү хормын ёслын балкаатан дээр Нан овогтын нэр өмнө нь бичигдсэн байхыг харсан хүмүүс яаж урд нь бичсэн юм болоо? Лин шиг хүн хизээч урдаа хүний нэр бичихгүй дээ. Химээ ярилцаж байхад Лин шууд хөөй Нан бол одоо миний том ах болсон гэд хүндлэл үдлүүлгэн тэр. Нанч чи ёстой хурдан өөрчлөгдөж байна шүү гэд манай хоёрт нь эвлэрнэ. Хормын ёслол эхэлж бүгж солилцоход Лин хоёр бүгж бэлтчихсэн. Нэгийг нь Лин чүчийн Нан чичийн өгч байгаа. Нөгөөх нь маа юу цай ям мэйлид өгч байгаа гэ. Мөн Наны ээжтэйгээ будаж байсан эрбэхийг хөөргөөд ээжийг нь хамт байгаа мэтэр мэдрүүлснээр манай хоёр хаалж манаас хөөх гэрлэж байгаар кино дуусна. Дараагийнхаа кино драма давчлыг